орчны байнгын хорон дээр мал амтны эрүүл мэндийн тухай хуулийн эцсийн хэлцүүлгийг хэлцэх байж байгаа Бат Эрдэнэ гишүүний саналаар хошилсон гэж туссан. Тэгээд энэ ямар шалтгааны улмаас юу хошилсон бэ? Мал амтны эрүүл мэндийн тухай хууль бол малын генетикийн нөөцийн тухай хууль гэсэн хоёр шинэ хууль хөдөө аж ахуйн салбарт нэлээд хүлээгдэж байгаа хуулиуд байгаа. Тэгээд энэ хуулиудын эцсийн хэлцүүлэг одоо арах хэрэгтэй. Тэгээд өчигдөр байгаль орчны байнгын хорон дээр орж ирсэн. Гэвч одоо энэ дээр бол бас тодорхой нэмэлт хэлцүүлэх шаардлагатай болсон юм аа. Юу гэвэл одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бас тодорхой саналуудыг ирүүлсэн байгаа. Мөн улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ зүгээс бас тодорхой санал оруулж ирсэн. Нөгөө төгөөр хоёр ажлын хэсэг маань мал амтны эрүүл мэндийн тухай хуулийг ахалж ирсэн ажлын хэсгийн ахлагч Бат Эрдэнэ гишүүн, мөн генетикийн нөөцийн одоо тухай хуулийг ахалж байгаа гишүүн Тэмүүлэн нар маань гадаадад томилтоо явсан байсан. Тэгэхээр гол ажлын хэсгийн ахлагч нар байхгүй байсан учраас шинээр саналуудаа ажлын хэсэг маань хилцээд нэгтгэж орж ирэх учиртай юм. Түүнээс бол энэ бүр хаашлагдсан хуулиуд биш. Ер нь одоо эцсийн хэлцүүлэгдээ бэлэн болцсон. Ер нь бол 16-ны 12 сард анх энэ хуулийн төслийг өргөн байсан. Тэгсэн байгаа тийм. Энэ намрын чуулганаар бол хилцэх үү? Чуулганаар бол орж ирнэ гэдэг. Одоо орж ирнэ. Эцсийн хэлцүүлэг нь ороод байнгын хороогоор ороод дараанд нь эцсийн хэлцүүлгээр орно шүү дээ. Гэхдээ яг хуу зарим төрлийн нэмэлт саналууд орж ирсэн учраас одоо ажлын хэсэг заавал авч тэрийг хилцэх судлаж үзэх хэрэгтэй байна.